Good evening, everybody. I shared a link in our Facebook group. You can find this text from this website, ieltsonlinetests.org. Today, we will be reading this text and trying to understand what's going on here. Daydreaming гэдэг юм сэдвтэй текстийг хамтдаа гяс уншиж орчуулцгаая. Daydreaming. Daydreaming гэдэг нь манайхаар бол сэрүүн зүүдлэх гэсэн утгатай. Сэрүүн зүүдлэх гэдэг нь бол энгийн зүүднээс ялгаатай. Зүгээр л төсөөлөл дотроо ургуулan бодох тэр үйл явцыг daydreaming гэж байгаа тийм сэрүүн зүүдлэх гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ талаар бүгдээр хамтдаа уншицгаая. Everyone daydreams sometimes. Хүн болгон заримдаа сэрүүн зүүдэлдэг. Everyone daydreams sometimes. We sit or lie down, close our eyes, and use our imagination to think about something that might happen in the future or could have happened in the past. Тэгэхээр бид нар бол суудаг, эсвэл хэвтдэг, суудаг те sit or lie down хэвтдэг. Тэгээ нүдэн ханаад close our eyes and use our imagination. Өөрсдийнхөө төсөөллийг ашигладаг. Imagination гэдэг нь төсөөлөл гэсэн үг. Imagine гэх юм бол төсөөлөх гэсэн үг. Imagine. Төсөөлөх. Image гэвэл зураг, дүрс гэсэн үг те. Тэгэхээр өөрийн толгой дотор тэр зураг дүрсийг бий болгохыг imagine гэж хэлээд түүнийг төсөөлөл imagination гэж хэлнэ. Тэгээд бид нар юуны тулд өөрсдийнхөө imagination-ыг ашиглаад хэвтээд суугаад эсвэл нүдэн ханаад ингэ байж байгаа юм гэхээр яахын тулд тэгэхээр to think about нэг юмны талаар бодохын тулд. Юуны талаар бодохын тулд вэ гэхээр something буюу ямар нэг зүйлийн талаар бодохын тулд гэсэн үг. Тэгэнгүүтээ something that might happen гэдэг нь болохоор тэр something гэдэг зүйлээ ямар нэг зүйлээгээ тодтох чинь тийм ээ. Ямар нэг зүйл вэ гэхээр that might happen тохиолдож магадгүй зүйл гэсэн үг. Тохиолдож магадгүй зүйл хизээ тохиолдож магадгүй in the future ирээдүйд тохиолдож магадгүй зүйл. Өөрөөр хэлэх юм бол бид нэр суудаг, эсвэл хэвтдэг, нүдэн хандаг. Тэгээд өөрсдийнхөө төсөөллийг ашигладаг. Яахын тулд ирээдүйд тохиолдож болох ямар нэг зүйлийн талаар бодохын тулд. Or эсвэл could have happened in the past. Could have happened гэдэг нь тохиолдож болох байсан зүйл гэсэн үг. Тохиолдчихож болох байсан зүйл. In the past буюу өнгөрсөнд тохиолдчихож болох байсан зүйлийн талаар бодохдоо бид нар daydream хийдгээ гэсэн үг. Сэрүүн зүүдэлтгээ гэсэн үг. Тэгэхээр could have happened гэвэл яах нь вэ? Тохиолдож болох байсан зүйлээ гэсэн үг. Тохиолдож болох байсан гэсэн үг. Would have одоо нөгөөх нь болохоор should have эсвэл would have гэсэн юм гурван төрлийн дүрэн байгаа. Тэгэхээр could have одоо жишээлх юм бол нөгөө хиний дуу байдаг шүү дээ. Bruno Mars-ийн нэг дуу байдаг шүү дээ. Мэдгүй таад нөгөө нэг I should have bought you a flowers гэдэг те. Би чамд цэцэг худалдаж авч өгөх ёстой байсан юм гэдэг нэг тийм дуу байдаг шүү дээ те. Тэрэн дээр бол энэ should have гэдэг дүрм ашиглагддаг. I should have bought you flowers гэдэг нь болохоор би чамд цэцэг худалдаж авч өгөх ёстой байсан юм а гэсэн үг. Хэрвээ I could have bought you flowers гэвэл юу гэсэн үг? Энэ болохоор би чамд цэцэг худалдаж авч өгч чадах байсан юм а. Болох байсан юм а, чадгал байсан юм а гэсэн үг. Тэгвэл I would have гэвэл юу гэсэн үг? I would have bought you flowers гэвэл юу гэсэн үг? Би чамд цэцэг худалдаад аваад өгчмөр л байсан юм гэсэн үг. Нэг нь өгчмөр байсан. I would have bought you flowers. Нөгөөх нь болохоор би чамд цэцэг худалдаж авч өгч чадах байсан юм а. Уг нь чадхал байсан юм а. Нөгөөх нь болохоор би чамд цэцэг худалдаж авч өгөх л ёстой байсан юм а гэсэн утгатай юм. Гурван төрлийн дүрэн байдаг байх нэ. I would have bought you flowers. Тийм дүрэн байдаг байх нь. Let's go. За most daydreaming is pleasant. Ихэнх сэрүүн зүүдлэх үйл явц нь тааламжтай байдаг. Is pleasant. We would like the daydream to happen. We would like the daydream to happen гэдэг нь юу гэсэн үг? Бид нар
тухайн сэрүүн зүүдийг тохиолдохыг хүсдэг гэсэн үг. Тийм ээ? Өөрөөр хэлэх юм бол we want the daydream to happen. Буюу бид нэр энэхүү сэрүүн зүүдийг хүсдэг. Яахыг хүсдэг? To happen буюу тохиолдохыг хүсдэг. Гэдэгтэй яг адилхан болчихж байгаа. We would like the dream to happen. Тохиолдохыг хүсдэг. And we would be very happy. Энэ тохиолдолд would like гэдэг маань дэлхийг хүсэх, инхийг хүсэх гэсэн утгаар хэрэглэгдэж байгаа гэсэн. Would like маань хамтдаа хэрэглэгдэж байна гэсэн. I would like, I would love to, I would, гэх юм бол тэгмээр өнө ингэмээр гэсэн утгатай байдаг те. Тэгэхээр we would like the daydream to happen гэвэл тохиолдохыг хүсдэг гэсэн. And энэ дээр болохоор we would be very happy if it did actually happen гэж үгсэн. We would be very happy if it did actually happen. Хэрвээ үнэхээр тохиолдсон бол бид нэр баяртай байх байсан. Маш баяртай, аз жаргалтай байх байсан гэсэн утгатай. Тэр нь бол conditional буюу нөхцөл төгөлбөр дээр гарч ирдэг would гэсэн үг. Нөхцөл төгөлбөрийн үндсэн 4 хувилбарын талаар бол өнгөрсөн бичлэгүүд дээр дурджсэн байгаа. Төсөөллийн үйл явдлыг ярихын тулд ингэж ярьдаг байна. Аль нь те ихний нөхцөл төгөлбөр нь яаж вэ? Past simple цаг дээр бичигдээд нөгөө өгүүлбэр нь болохоор үйл үг нь would-ийг авч хувирдаг байна. Would be very happy if it did actually happen. Хэрвээ үнэхээр тохиолдсон бол бид нар үнэхээр аз жаргалтай байх байсан да гэж төсөөлж байна гэсэн. We might daydream that we are in another person's place гэж үгсэв. We might daydream. Daydream гэдэг маань үйл үг байдлаар орсон байна тийм ээ. Үйл үг байдлаар. Everyone daydreams sometimes гэдэг чинь үйл үгээр орсон байна шүү дээ. Тэгвэл энэ дээр бас яг адилхан. We might daydream гэдэг нь бид нар сэрүүн зүудэлж магадгүй гэсэн үг. Харин энд we would like the daydream to happen гэдэг өмнөх өгүүлбэр дээр болохоор daydream маань noun хэлбэрээр орсон байна. Noun хэлбэрээр. Учир нь энэ өгүүлбэрийн хувьд үйл үг нь бол would like гэдэг хэсэг байгаа. Would like. Тэгээд daydream маань noun болсон байна. We might daydream гэвэл энэний үндсэн үйл үг нь бол daydream гэсэн үг. Сэрүүн зүүдлэх гэсэн үг. Бид нар сэрүүн зүүдэлж магадгүй гэсэн үг. Юу гэж сэрүүн зүүдэлж магадгүй гэхээр that we are in another person's place. Өөр хүний оронд байна гэж зүүдэлж магадгүй гэсэн үг. Одоо жишээлбэл би Дональд Трампын оронд байсан бол юу хийж явах байсан бол би яг одоо цагаан ордонд суугаад одоо тий улс төрийн шийдвэрүүдийн талаар бодож явах байсан болов уу? Эсвэл би Элон Маскын оронд байсан бол юу хийх байсан бол гэдэг ч юм уу тий. Түүнийг we are in another person's place гэж хэлж байгаа гэсэн үг. Эсвэл place гэдэг нь яг тэр хүний газарт ч юм уу тий. Эсвэл гэртэн ч юм уу тий. За магадгүй би Майкл Жорданы гэртэн очисон бол би яг юу хийж явах байсан бол Майкл Жордантай сакс тоглож явах байсан болов ч юм тий. Or doing something. За эсвэл ямар нэг зүйлийг хийж байх байна гэж одоо бид нэр сэрүүн зүүдэлж магадгүй гэсэн үг. Төсөөлж магадгүй гэсэн үг шүү дээ ер нь бол. Тэгэхээр ямар зүйл вэ гэхээр that we always wanted to do гэдэг нь something ямар нэг зүйл тэгээд that we all have always wanted to do үргэлж хийхийг хүсдэг байсан зүйл гэсэн үг. За тэгвэл or that other people like or admire us much more than they normally do гэнэ. Эсвэл ингэж зүүдэлж магадгүй гэнэ. Бусад хүмүүс like буюу дуртай эсвэл хайртай ч юм уу те биширдэг. Хэнийг биширдэг вэ гэхээр биднийг us much more буюу илүү ихээр. Юунаас илүү ихээр вэ гэхээр they normally do буюу хэвийн үеийнхаасаа илүү ихээр гэсэн үг. Тэгэхээр бид нар бас we might daydream бид нар бас сэрүүн зүүдэлж төсөөлж магадгүй. Юу гэж вэ гэхээр that other people бусад хүмүүс бидэнд дуртай эсвэл бүр ингээд биднийг биширдэг гэж сэрүүн зүүдэлж магадгүй. Тэгээд ямархуу байдлаар вэ гэхээр much more than they normally do буюу хэвийн үед байдгаасаа хамаагүй ихээр бид нарт дуртай байна, хайртай байна гэж тэгж төсөөлж сэрүүн зүүдэлж магадгүй гэсэн утгатай өгүүлбэр байна. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ би одоо дуучин байсан бол тий монголчууд бүгдээрээ намайг одоо надад дуртай байх байсан бах таа ч юм уу тий
Зөвхөн тийм төсөөлөл байлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол ингэж хэлнэ гэсэн үг байна шүү дээ. За daydreams are not dreams гэдэг нь юу гэсэн үг ойлгомжтой байна. Одоо өдрийн зүүд буюу монголоор бол магадгүй сэрүүн зүүд эсвэл төсөөлөл энэ нь бол зүүд бол биш юм аа гэсэн байна тий. Зүүд бол биш. Dreams зүүд бол биш. Because we can only daydream if we are awake. Яагаад гэвэл бид нар зөвхөн одоо төсөөлж сэрүүн зүүдэлж daydream хийж чадна. If we are awake буюу бид нар сэрүүн байгаа тэр тохиолдолд гэсэн үг тийм. Хэрвээ бид нар сэрүүн байгаа бол бид нар daydream хийж чадна гэсэн үг. Also, we choose what our daydreams will be about. Юу гэсэн үг? Also, we choose what our daydreams will be about. Бас we choose бид сонгоно. Юг сонгох вэ гэхээр бидний одоо тэр daydream маань юуны тухай байх вэ гэдгийг сонгож чадна. Сонгоно гэсэн үг. We choose what гэдэг нь болохоор юу. Тэ? What about гэдэг нь юу гэсэн үг? Юуны тухай л гэсэн үг байна шүү дээ. Нэр маань хэлэхээр what about. What юу бидний зүүд will be байх вэ тухай гэсэн дараалалтай байна тийм ээ. Тэгэхээр утгын хувьд бол бидний зүүд ирээдүйдтэй юу байх вэ? Юуны тухай байх вэ гэдгийг бид нар сонгоно гэсэн үг. Харин which гэдэг одоо тодтол орж ирж байна. Which үүнийг we can't usually do. Хөвчлэн бид нар хийж чадахгүй тийм. We cannot do, we can't do with dreams. Зүүдэндээ бол хийж чадахгүй гэсэн үг. With many daydreams, we know that what we imagine is unlikely to happen. За маш олон зүүдийг ингэж одоо сэрүүн зүүдийг ч гэх юм уу та тий. Тэр өдрийн төсөөллийг бид нар хийж үзсний дараагаар бид нар мэднэ we know. Юуг мэдэх вэ гэхээр бидний төсөөлж буй зүйл буюу what we imagine бидний төсөөлж буй тэр зүйл is unlikely. Магадлал багатай гэсэн үг. Is unlikely. Магадлал багатай. Ямар магадлал багатай юм бэ гэхээр яах магадлал багатай юм бэ гэхээр to happen буюу тохиолдох магадлал багатай гэсэн үг. Тэгэхээр яах вэ? Unlikely гэж үг сурлаа тий. Заавал to be-тэй байх нь байна. Тэгээд араас нь to happen гэх мэтчлэн үйл үг маань орж ирж байна. Одоо жишээлбэл most students are likely to study English within a year хэмээл юу гэсэн үг. Ихэнх оюутнууд англи хэлийг 1 жилийн дотор сурах одоо магадлалтай. Тэр магадлал нь өндөрөө гэсэн үг. Ер нь бол өндөр магадлалтай гэх юм likely to study. Энд дээр болохоор яах гэж байна? Өндөр магадлал байхгүй эсрэгээр unlikely гэдэг маань. At least гэдэг нь юу гэсэн үг лээ? Дор хаяж гэсэн үг тий. At least дор хаяж. If it does happen, хэрвээ энэ тохиолдох юм бол it probably will not do so гэдэг. Магадгүй will not do so гэдэг нь болохоор магадгүй ингэж тохиолдохгүй баха гинэ. Яаж тохиолдохгүй байхаа гэж яриад байгаа вэ гэхээр in the way we want it to буюу энэ зүг одоо тэр төсөөллөө бидний хүсэж байгаа нэг төсөөлөл байгаа тийм. Тэр төсөөлөл чинь биелж магадгүй юм аа. Гэхдээ биелсэн ч гэсэн яг бидний хүсснээр бол биелэхгүй гэсэн санааг илтгэж байгаа. Тэгэхээр the way гэдэг үг маш ихээр хэрэглэгддэг. Одоо жишээлх юм бол энэ жишээг би урд нь авч дурджсэн байгаа. За Bruno Mars-ийн дахиад нэг дуу санаанд орлоо. Just the way you are гэж дуудаг тийм. Just the way you are гэж үгс үг юм бэ. Утга нь бол тийм. Just the way you are гэдэг нь чиний зүгээр тэр байгаа тэр байдал чинь гэсэн утгатай. Зүгээр л чиний байгаа байдал чинь зүгээр байгаагаараа гэсэн үг. Тэрэнд нь одоо Bruno Mars дуртай гэсэн үг. Эсвэл the way you talk гэвэл яах нь вэ? Чиний ярьж байгаа байдал чинь гэсэн үг. За эсвэл the way you move гэх юм бол яах нь вэ? Одоо жишээлбэл чиний дасгал хийж байгаа тэр хөдөлгөөн чинь буруу байна гэх юм бол бид нэр яах нь вэ? The way you move буюу чиний одоо хөдөлгөөн хийж байгаа байдал чинь is wrong буюу буруу байна гэдэг ч юм уу тийм.
ийм байдлаар the way гэдэг тэр үгийг хэрэгэлдэг байна. Ер нь бол зам, арга барил, хэлбэр гэдэг ингээд орчуулж болно шүү дээ. Тэгэхээр яах нь the way we want it to гэдэг нь тэр бидний хүсэж байгаа одоо тэр арга байдал, арга зам байдлаар энэ хүү бидний daydream маань тохиолдохгүй юм аа гэдэг санааг илтгэж байна. However, хэдий тийм боловч гэвчиг some daydreams зарим тэр төсөөллүүд нь are about things. Нэг юмний тухай байдаг, нэг зүйлсийн тухай байдаг. Ямар зүйлс вэ гэхээр that are likely to happen. Яг саяны ярьсан дүрм орж ирж байна. Тодорхой зүйлсийн тухай байдаг. Тэр зүйлс нь ямар зүйл вэ гэхээр that тодтоглоо те. That are likely to happen. Тохиолдох магадлалтай зүйлс энэ тухай байдгаа гэсэн үг. Бидний зарим төсөөлөл. With these, our daydreams often help us to work out what we want to do or how to do it to get the best results. Тэгэхээр with these одоо эдгээрийн хамтаар магадгүй энэ тэр тохиолдож магадгүй те төсөөллүүдийг ингэж бид нэр төсөөлснөөрөө гэсэн утгыг энд явж байгаа гэсэн. Бидний төсөөлөл нь often буюу голдуу, ихэвчлэн голдуу help us. Бид нарт тусалдаг те. Тэгээд to work out what we want to do гэдэг нь яг нь what we want to do гэдэг чинь бидний хийхийг хүсэж байгаа зүйл гэсэн үг шүү дээ, тийм ээ. We want to do бид нар хийхийг хүсэж байна. What we want to do гэхээр what гэдэг нь ямар нэг зүйл гэсэн үг. Ямар нэг зүйл юм бэ гэхээр бидний хийхийг хүсэж байгаа зүйл гэсэн үг. What we want to do. Тэгэхээр work out what we want to do гэдэг нь үсэг үү. Тэднийг одоо хүсэж байгаа зүйлээ биелэл болгоход тусалдаг гэсэн үг. Яг бодит ажил болгоход, ажилуулахад, биелэл болгоход тусалдаг гэсэн үг. Тэгэхээр our daydreams often help us to work out what we want to do. Эсвэл have to do it to get the best results. Эсвэл яах нь хэрхэн одоо have to do it гэдэг нь болохоор хэрхэн энийг хийхийг тий бас юу гэдгийг илүү бодиттой болгож өгдөг гэдэг ч юм уу тий. Яахын тулд to get the best results хамгийн сайн үр дүн авахын тулд гэсэн утгыг илтгэж байгаа гэсэн үг. Энэ хэсэг нь бол хамгийн сайн үр дүн авахын тулд хэрхэн хийхийг одоо ажил хэрэг болгоход тусалдаг гэсэн утгатай болчих чинь. So these daydreams are helpful буюу тэгэхээр эдгээр төрлийн төсөөллүүд нь бол тустай зүйл юм а гэсэн. We use our imagination бид нар өөрсдийнхөө төсөөллийг хэрэгэлдэг. Яахын тулд хэрэгэлдэг юм? To help us өөрсдөө туслахын тулд хэрэгэлдэг. Юунд туслах гэдэг вэ гэхээр understand the world буюу дэлхийн ертөнцийг ойлгоход туслахад хэрэгэлдэг. And other people буюу бусад хүмүүсийг одоо мөн адилхан ойлгоход тусалдаг. Одоо тус болохын тулд хэрэгэлдэг өөрсдөө тий. Daydreams can help people to be creative. За тэр төсөөлөл нь хүмүүст тусалж чадна гэж. Яахт нь тусалж чадах юм? To be creative. Бүтээлч байхад нь тусалж чадна гэсэн үг. Daydreams can help people to be creative. I can help you to be a better learner ч юм уу те. Энэ юу гэсэн үг вэ? Яг адилхан үг нэ. Би чамд тусалж чадна. Яахад ч тусалж чадах юм. Илүү сайн суралцагч байхад ч тусалж чадна. I can help you to be a better learner. Daydreams can help people to be creative. Яг адилхан байгаа зү. People in creative or artistic careers гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо бүтээлч болон тийм артистик карьерт байгаа хүмүүс, артистик гэдэг үг нь шууд ойлгож байгаа бох тийм ээ. Маш их тийм одоо авиас шаардсан карьер гэсэн үг шүү дээ. Ер нь бол жишээлх юм бол жишээлх юм бол гэсэн үг тийм. Жишээлх юм бол composers буюу хөгжмийн зохиолчид, novelists буюу одоо зохиолчид ном зохиол бичдэг хүмүүсийг хэлж байгаа.
and filmmakers буюу кино бүтээгч продюсерууд те тэд нар бол яадаг вэ гэхээр develop new ideas. Шинэ санааг хөгжүүлж бүтээдэг гэсэн үг. Develop хөгжүүлэх new ideas шинэ санааг бий болгодог. Яаж бий болгодог вэ гэхээр through daydreaming буюу төсөөллийн арга замаар гэсэн үг. Daydreaming болохоор сэрүүн зүүд гэж одоо яг тэгж нэрлэж болж байна. Нөгөө талаасаа төсөөллийг хэлж чинь те. Зүгээр хүн сэрүүн байгаа. Тэгээ нүдээ ханаад ингээд дотроо тэр төсөөлж байгаа төсөөллийг нь imagination-ыг нь бид нар яаж daydream гэж хэлж болж байна. Тэр арга барилаар энэнгээр тэрнгээр гэдэг тэр air or гэсэн тийм нөхцөлөөр төгсөж байгаа тэр санааг илтгэхийн тулд through гэдэг үгийг хэрэглэж байгаа. Тэр through daydreaming. Одоо жишээлбэл we learn English through YouTube videos ч юм уу те. Ингэж бас хэлж байна. Videos. Or live stream ч юм уу те. Бид нэр англи хэллийг YouTube-ийн одоо видеогоор эсвэл live stream-ээр суралцдаг гэсэн утгатай болчихж байгаа. This is also true of research scientists and mathematicians. Энэ нь мөн адилхан үнэн. Юунд үнэн бэ гэхээр судлаачид болон математикчдад бас үнэн юм а гэсэн байна. Ингэж хэлж болдог байна тийм ээ. I think we can also say that this is true for research scientists and mathematicians. But I learned about this today. Like this is also true for research scientists and mathematicians, right? In fact, яг үнэндээ гэсэн үг. In fact гэдэг нь яах нь вэ? Яг үнэндээ гэсэн үг. Ер нь бол in fact Albert Einstein said that. Albert Einstein бол хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр that imagination төсөөлөл is more important. Илүү их чухал юм а гэсэн үг. Төсөөлөл нь бол илүү их чухал. Юунаас чухал юм бэ гэхээр харьцуулж байгаа юм чинь than гэдэг юм заавал орж ирдэг те. More гэж илүү их гэдэг үг ороод ирсэн байна шүү дээ. Ямар үед more орж ирдэг вэ гэхээр тухайн аджектив нь 2-оос дээш үедээ байх үед more орж ирдэг. Жишээлх юм бол important гэдэг одоо юм 2 3 үедээ үг байгаа байхгүй юу? Important гэдэг. Тийм учраас more-ыг авдаг байх нь жишээ. Хэрвээ нэг үедээ үг байсан бол яах нь вэ? More important биш, important-ээр ч юм уу те. Тийм ER-аар төгссөн үг байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр more important than юунаас илүү чухал вэ гэхээр knowledge, мэдлэгээс илүү чухал. Because яагаад гэвэл knowledge is limited. Мэдлэг бол хязгаарлагдмал. Whereas харин гэсэн үг. Whereas харин imagination is not. Төсөөлөл бол үгүй гэсэн үг. Тэгэхээр мэдлэг бол хязгаарлагдмал юм байна. Төсөөлөл бол тийм биш ээ гэсэн үг. Is not limited. Okay. Research in the 1890s 1980-ад оны судалгаа. 1980-ад он гэх юм бол заавал эсээр төгсдөг байх нь. 80-ад оны нэгэн одоо судалгаанууд showed буюу харуулсан гинэ. Юуг харуулсан бэ гэхээр that most dreams хих төсөөллүүд нь daydreams нь are about нэг юмны тухай байдаг. Ordinary энгийн everyday буюу өдөр тутмын ивентүүд, үйл явдлуудын тухай байдаг юм байна. Ихэнх daydream-ууд нь энгийн өдөр тутмын үйл явдлуудын тухай байдаг. It also showed энэ судалгаанд дахиад бас нэг өөр зүйлийг харуулсан гэсэн. Юг харуулсан бэ гэхээр that over 75% of workers over гэдэг маань дээш гэсэн үг. 75-аас дээш хувь нь гэсэн үг. Ажилчдын 75-аас дээш хувь нь in so called boring jobs буюу тийм жоохон уйдгартай ажил хийдэг одоо ажилчдын 75-аас дээш хувь нь гэсэн үг. Одоо so called гэдэг нь бол яах нь ингэж нэрлэгддэг, тэгж яригддаг, ингэж нэрлэгддэг ер нь гэсэн утгатай үг шүү. Тэгэхээр яах нь boring jobs гэж нэрлэгддэг одоо ажилд байгаа ажилчдын 75-аас дээш хувь нь гэсэн утгатай болчих. Жишээлх юм бол lorry drivers эсвэл truck drivers те. Энэ lorry гэдэг чинь өөрөө нэг British English үг л авчих. Truck driver буюу том машины жолоочд. Security хийдэг одоо security guards. Тэ? Ойлгомжтой security хийдэг хүмүүс. Spend буюу өнгөрөөдөг гинэ.
Юуг өнгөрөөдөг вэ гэхээр lot of time daydreaming буюу маш их цагийг ингэж бодлоо янз янзын ургуулж бодож төсөөлж тэ өнгөрөөдгөө гэсэн. За in order to гэж өгс үг лээ. In order to ингийн тулд тэхийн тулд гэсэн үг шүү дээ тэ. Тэгэхээр in order to make their time at work more interesting. Тэгэхээр өөрсдийнхөө ажил дээрх цагийг their time at work ажил дээрх цагийг илүү сонирхолтой болгохын тулд буюу more interesting илүү сонирхолтой. Тэгэхээр илүү сонирхолтой болохын тулд янз янзын зүйл бодож ургуулan боддгоо daydream хийдгээ гэсэн үг. Тэгэхээр яах нь вэ? Одоо жишээлбэл make за юу гэж хэлэх вэ? За энэ дээр ээж make something more interesting гэж байна шүү дээ. Make гэдэг үг орж ирээд тэг яг ямар болох гээд байгаа юм бэ гэдэг нь одоо тухайн зүйлийнхээ арталт нь орж ирж байна те. Одоо энэ something буюу энэ ямар нэг зүйлийг бид нар more interesting буюу илүү сонирхолтой болгох гээд байгаа. Тэгэхээр болгох гэдэг үг нь бол make гэсэн үг. Make something энэ something-ийг бид нар make буюу болгох ёстой. Ямар болох гээд байгаа юм гэхээр more interesting болох гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр яах нь make болох гээд байна. Юуг болох гээд байгаа юм? Тэдний цаг хугацааг ямар болох гээд байгаа юм? More interesting болох гээд байгаа max. За үлцэн хэсгийг нь үргэлжлүүлээд ийм жоох хэсэг байгаа. Та орчуулад үзээрэй. Тэгээд ойлгохгүй зүйл ах юм бол комент хэлээрэй. Thank you.